уран сэтгэмжтэй л бол энэ аргаар хэн ч гэсэн мөнгө олох боломжтой. Гэртээ хүүхд дараа сууж байгаа ээжүүд, нэмэлт орлоготой болохыг хүсэж байгаа хүмүүс, оюутнууд яг одоо 2026 онд мөнгө олж болж байгаа интернетээр мөнгө олох аргуудын нэг нь бол манга. Та бүхэн яг одоо маш популяр алдартай мангагийн дэлгэцэн дээр харж байна. Энэ бол Ghost Blade. За би та бүхэн өөрийнхөө ойлгосноор энэ манга дээр юу гарч ирдэг маш товчхон ярьж өгье. Улаанбаатар хотын төвд Blue Sky Tower-ын дээр улс төрчид бурхадтай холбоо тогтоохын тулд портал үүсгэдэг. Үүсгэсэн портал нь чи харагч. За тэгээд бурхад ядарсан монголчууд туслахын тулд сахиусан тэнгэрүүдийг Улаанбаатар руу явуулдаг. За тэгээд сахиусан тэнгэрүүд нь монголчууд туслахын тулд зэвсэг хийж өгөөд байшин ингээд барьж өгөөд соёл иргэншлийг Сингапурын төвшөнд авчихдээ. За тэгээд дараа нь яасан бэ гэхээр монголчууд давраад нэг бөбөөч нөхөр сахиусан тэнгэрийг өөрийнхөө эхнэр бол гэж албатаад татгалцсахын төлөө архиныхаа шилээр зөхөд алчдээ. За тэгээд ерөөдөө бол бурхад монголчуудын оронд дайндагтээд ингээд үйл явдал өрнөн. Тэгсний дараагаар нэг гүнж гарч ирнэ. За хашигнал ойлгомжтой guys. За тэгээд нэг ийм үйл явдалтай манга өгөхгүй. Хамгийн гол нь энэ манга 5,000 төлбөртэй уншигчтай. 300,000 Америк долларын хамгийн багадаа 300,000 Америк долларын ашиг болсон байгаа. За энэ нь болохоор Монгол төгрөгөөр ерөөдөө бол тэрбум гаруй төгрөг. Тэгэхээр ямар ч одоо бизнес салбар дээр өсөлт төвчөө судална гэдэг бол маш чухал. Яг амжилтанд хүрснээ нотолцсон тэр өсөлт төвчийн амжилтанд хүрсэн замыг нь дагах юм бол яах нь амжилтанд хүрэх боломж маш өндөр гэсэн үг. За тэгвэл энэ аль хэдийн амжилтанд хүрсэн өсөлт төвчийн нууцныг юу юм? За бид энэ бичлэгний төгсгөлд энэ аргаар яаж мөнгө олох вэ? Тэр тал дээр маш гоё санаануудыг өгнө. Тэгэхээр бичлэгээ дуустал нь үзээрэй. За тэгэхээр энэ манга бол Vlop гэдэг энэ YouTube-ийн гаргасан манга миний ойлгосноор. За энэ YouTube хамгийн эхлээд энэ манганыхаа зохиолыг гаргаад тэгэнгүүтээ part 1-ийг нь болохоор бичлэг хэлбэрээр YouTube сувг дээр оруулсан байна. За тэгэнгүүтээ яасан бэ гэхээр хэрвээ та нар энэ мангаг бүтнээр нь үзхийг хүсэх юм бол энэ линкээр ороод мөнгөө төлөөд уншаарай гэд линк оруулсан байна. За тэгээд энэ линкэн дээр нь дарах юм бол одоо жишээ нь Gumroad руу орох юм уу те. Энэ Ghost Blade энэ Webtoon гэдэг энэ вебсайт руу орох юм уу те. Ингээд та нар энэ вебсайт руу ороод төлбөрөө төлөөд энэ мангаг уншин. Тэгснээр яах нь энэ Vlop гэдэг энэ гар болохоор мөнгө олно. За энэ бол энэ аргаар мөнгө олох хамгийн наад захын жишээ. Тэгээд ерөнхийдөө бол манга тавьдаг вебсайтууд энэ Webtoon-ээс өөрөө юу вэ? Нэлээ ухлаа интернетийг. Тэгээ баг манганы YouTube гэж хэлж болохоор нэг вебсайт олсон. Тэр нь болохоор Gumroad.com. Та нар Gumroad.com дээр бүртгэл үүсгээд Gumroad.com дээр өөрийнхөө хийсэн мангаг тавиад тэгээд олсон мөнгөө Монгол дахь банкныхаа данс руу Wire гэдэг мөнгөний гуйлагын платформ татаж авна. За тэгэхээр би ухаж өгч байгаа интернетийг ухаж өгч байгаа ерөнхийдөө бол нэг манга гэдэг хэмэл оюуханыг олсон. Энэ нь болохоор Anyfusion AI. Энэ AI дээр ердөөсөө манганыхаа их зөвлөлийг промптоор оруулаад тэгэнгүүт яах нь энэ AI чамд зураг гаргаж өгөөд ерөнхийдөө бүх одоо график ажлуудыг нь хийж өгөөд ингээд чиний промптыг чинь манга болгоод хувирчихна гэсэн үг. За би өөрийнхөө нэг дуртай зохиолоор манга хийх гэж оролцсон өнөөдөр ямар зохиол байд юм бэ гэхээр LG10 гэдэг зохиол байдаг. Энэ болохоор Монгол зохиолчийн бичсэн айгүй алдартай аимшиг өгүүлэг харт бэлгүүн зохиолчийн бичсэн Б оргил бол буюу одоо Сауди YouTube сувгийн дуу оруулсан юм аимшиг өгүүлэг байгаа. За энэ аимшиг өгүүлгийг би ерөөхдөө бол манга болох гэж оролцсон. Энэ аимшиг өгүүлэг дээр юу гардыг бэ гэхээр нэг Монгол залуу байгаа. Нэг Монгол залуу аваар осолт ороод за тэгснийгээ дараагаар зар мөдөөс нь худалдаж аваад сонин гарч гэлж байгаа байхгүй.
Тэгээд сонин дээр байгаа их ажлын зарууд нь харуул манаа чи ажилд авна гэсэн юмнууд олддیں۔ Тэднийх нь цалин мөнгө нь болохоор сэтгэлд нь хөрөхгүй. Тэгэнгүүт яах нь хуучин их мөнгө олж исэн барилгын ажлыг хийх юм уу гэд бодож исэн чинь гинт үндэс цалиндаа харуул манаа чи ажилд аавна гэсэн тод зар үдэнд нь өртөөд за тэгээд уцаар нь яриад ажилд нь ороод тэгээд яах нь ерөөхдөө явж нэг сүнстэй байшин дээр очичдیں۔ За тэгээд сүнстэй байшин дээр харуул манаа чигээд нөгөө сүнстэйгээ савнгийн дөр болоод ийм зохиол өгөхгүй. За тэгээд ерөөхдөө бол партнерыг нь би энэ промптоор оруулсан нөгөө оюутан залуугийн сонио уншиж байгаа хэсгийг юм. Тэгсэн чинь энэ ч ингээд зураг гаргаад өгсөн байна. Нэг үнэг сонио уншиж байгаа нэг хачин зураг гаргаад өгсөн. Харамсалтай нь энэ anti-fusion-гээ энэ хэмэл оюухан дээр яаж текстээ промптоор оруулах нь тэр тухай нэг хийсэн судалгаа байхгүй. Тэгэхээр яг промптоо хүснээрээ зураг гаргахын тулд тэр дээр жоохон судалгаа хэрэгтэй. За ингээд энэ ч промптоор орууллаа. Ингээд миний манганы хамгийн ихний нүүр нь ингээд бэлэн болчихж байгаа. Нэг үнэг сонь уншиж байгаа зургаар ингээд эхэлж байгаа байхгүй. За тэнгууд яах нь бэ? Хоёр дахь нүрээ оруулна. Хоёр дахь нүрээ оруулахын тулд add page гэсэн конопон дээр дараал болоо. Ингээд хоёр дахь нүр, гурав дахь нүр, дөрөв дахь нүр гэдэг ингээд гаргаад авчина. За тэнгууд яах нь? Нүур болгон дээр нь их зохиод байгаа хэсгүүдээс промпт оруулаад нүур болгоно ингэж гаргуулж авна. Тэгээ хамгийн сүүлд нь болохоор export гэсэн конопон дээр дараад компьютер руугаа хийж дуусгасан мангага татаад ав. За харамсалтай нь Anyfusion бол төлбөртэй AI юм байна лээ. Сарын төлбөр нь $24 А тэгэхээр та нар энэ хэмэл оюухныг ашиглая гэж бодж ивэл нэгдүгüүрт нь мангийнхаа их зохиолыг заавч гаргах хэрэгтэй. Бэлэн байх хэрэгтэй. Хоёрдугаарт нь зах зээлийн судалгаа хийх хэрэгтэй. Энэ сэдвээр манга бичих юм бол уншигчид надад олдох уу? Хүмүүс сонирх уу тэр талаар судалгаа хийх хэрэгтэй. За тэгээ гуравдугаарт нь өөртөө итгэлтэй болсон сахта энэ төлбөртэй шүүмжид нь худалдаж аваад энэ AI дээр мангага хийж дуусгана. За тэгээ мангага хийж дуусгаад компьютер руугаа татж авсныхаа дараагаар та нар Gumroad дээр бүртгэл үүсгээд Gumroad дээр мангага тавьчихна. Хамгийн ихний бүлгийг нь болохоор YouTube дээр үн төлбөргүй бичдэг хэлбэрээр оруулаад 2 дахь, 3 дахь, 4 дахь бусад бүлгүүдийг нь болохоор тус бүрд нь $5 төлбөртэйгээр Gumroad дээр оруулдаг. Тэгснээр яах вэ? YouTube дээр чиний манганы чи хамгийн ихний бүлгийг нь хэн нэгэн үзлээ. Тэгээд үнэхээр таалагдаад 2 дахь хэсгийг нь үзхийг хүсэх юм бол Gumroad руу ороод 2 дахь бүлгийг нь худалдаж ав. Тэгснээр яах нь? Чи мөнгө олно гэсэн үг байхгүй. За энэ бол YouTube-ийг мангатай хослуулаад мөнгө олох үнэхээр гайхалтай арга. Одоо бид хоёрт нэмэлтээр ямар аргаар өөр ямар аргаар мөнгө олж болох бонус үгүй. За нэг жишээ бол та нар Telegram-ын төлбөртэй чанал үүсгэж болно. За энэ ч та бүхэн миний Бүрдэл Community Hub чаналыг харж байна. Одоо бид нар 240 мембертэй. Тэгээ сарын гишүүнчлэл нь болохоор 2000 Telegram модны төлбөртэй. Telegram мод гэдэг нь болохоор Telegram-ын үндсэн мөнгөн валют нь 2000 Telegram-ын мод нь ойролцоогоор бол 100,000 төгрөг болж байгаа. Тэгэхээр одоогийн байдлаар бол би 10,000 од олцсон байна. Юу гэсэн үг вэ гэхээр нэг 500 гаруй мянган төгрөгийн ашиг олцсон байна гэсэн. Тэгэхээр эхлээд манга чи хэрвээ яг популяр болж чадах юм бол одоо хүмүүс чиний манга чинь дуртай болох юм бол фан одоо энэ манганы фануудын групп ч юм уу энэ манганы фануудын Telegram чанал ч юм уу тийм юм үүсгээд төлбөртэй чанал үүсгээд тэгээд та нар энэ төлбөртэй чанал дээр одоо хүмүүс яг юуны тухай төлөө мөнгө төлөх үү те тэр манганыхаа тухай бонус өгүүлбэрүүд оруулдаг ч юм уу те тэгээд тэр бонус өгүүлгийнхаа линкүүдийг энэ төлбөртэй чанал дээр тавьдаг ч юм уу те ингээд задаар сэтгэхэд ирэхэд ийм аргаар бас мөнгө олж болно телеграмаар бас мөнгө олж болно эсвэл та нар нөгөө манганыхаа YouTube сувгаа нэгээд хэрвээ та нар миний ирээдүйд гаргах мангануудыг дэмжихийг хүсэх юм бол хэрвээ та нар гой манганууд гаргахыг хүсэх юм бол миний төлбөртэй supporter болоорой ч юм уу те за ийм аргаар ийм гоё арга байна guys. Ер нь бол 2026 онд энэ бол аюу тренд болж байгаа арга. YouTube-ийн чаналаас
ялгаатай нь маш олон аргаар энэгээр мөнгө олж болно. YouTube-д хослуулаад YouTube-ийн зан сурчтай хэрэгсэл болгоод камеруудыг болохоор мөнгө олох хэрэгслээ болгоод ингээд хослуулаад бас мөнгө олж болно. Ер нь бол энэ бичлэгний зорилго нь та бүхэнд мөнгө олох чиг баримжааг өгөх. Тэгээд ер нь миний хэлсэн юмнуудыг та цаашаа ингээд судлаад явна гэсэн. Одоо яаж судлах юм? Нэг жишээ харуулъя. Та нар камерууд дээр хэрхэн бүртгэл үүсгэх юм? Тэр тухай мэдэхгүй байхыг хүсэх юм бол YouTube дээр how to sign up камерууд гэж хагаад болоо. За тэнгууд бэлэн туториал бичлэгүүд гараад ирж байна. Энэ бичлэгүүдийг үзэл дагаад чигээл камерууд дээр бүртгэлээ үүсгэж чинь. Тэгээд камеруудаас яаж мөнгө татж авах юм те? Тэр тухай мэдэж авахыг хүсэх юм бол how to withdraw money from камерууд ингэж хагаад болоо. За тэнгууд камеруудаас яаж банкныхаа дансрын мөнгө татдیں۔ Заавар бичлэгүүд нь гараад ирж байна. Одоо надад гоё бодсон юм байна. Удахгүй би өөрийнхөө Telegram-ын channel дотор ийм манга хийдэг хиймэл оюухан хөгжүүлж магадгүй. Одоогийн байдлаар миний Telegram-ын мини app би бас channel-аас гадна мини app үүсгэсэн байгаа. Энэ мини app дээр та бүхэн ерөөхдөө бол крипто арилжааны хиймэл оюухантай холбогдож болно. Тэгээд крипто арилжааны dry test хийж болно. Ер нь бол ирээдүйд энэ мини аппликейшн ганц крипто валютын талаар биш, ерөөхдөө бол энэ дээр бас нэмээд манга хийдэг хиймэл оюуханыг оруулж ирсэн бодолтой байна. Гэтэ ямар ч амлаг төгөхгүй ирээдүйд миний төлөвлөгөө биелэх ч юм уу бэлэхгүй ч юм уу те. За тэгээд та бүхэндээ алтан цаг зав гаргаж энэ бичлэгийг үзсэнд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя. Peace.